Хүний эрхийг хангах дээр бол аль нэг байгууллага, ганцхан байгууллага хаягдаад тэр нь хийждэг бол өдийн хугацаанд мэдээж хүн төрөлхтөн нэг байгууллагатаа энэ чиг үүргийг өгч байсан. Тийм биш учраас гүйцэтгэх хэрэгтлийн хүрээнд энэ бодлогоо тодорхойл, тэрэгжилтэй ханга гэдэг нь явж байна. Хууль тогтоомжийг батлах үүрэг нь за улсын хурлд тэнтэй хуваалцахгүй гэдэг явж байна. Энэ дунд хүний эрхийн үндэсний комисс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэвэл бид нар оншийг тогтоох гэж одоо зөвлөж хэлье. Хэрвээ хүн ингээд асуудал байна, эрүүл мэндэд гэхээрээ ерөнхий эмчэд ханддаг. Тэгээд хэрвээ одоо айл нэг илүү нарийн мэргэжлийн эмчэд харнах шаардлагатай бол түүнийг нь зөвлөдөг. Яг л энэтэй адилхан үүргийг гүйцэтгэж луужингийн үүрэг, оншийг тогтоох үүргийг хүний эрхийн үндэсний комисс хуулиараа гүйцэтгэдэг. Харин тэр тогтооцсон оншийг эмчлэх тэр заагаад байгаа луужингийн зүг энэ хандах асуудал бол бусад төрлийн байгууллага ялангуяа засгийн газрын үүрэг байдаг. Засгийн газарт хүний эрхийн хангах хамгаалах хуулийн нэмж хэрэг зэрэг тогтолцооны их хэсэг нь явдаг. Учир нь манай төрлийн байгууллаганд 4200 байгууллага гэж байгаа. Энэний 90% нь засгийн газрын харьяаны мэдлийн байгууллагууд. За ингээд төрийн албан хаагчдын 90%, төсвийн нөөцийн 90% нь энэ байгууллагад ногддог юм. Тэгэхээр засгийн газар бол хүний эрхийг хангах хамгаалах хуулийн нэмжих эрх зэрэгэд манлайлах үүрэгтэй байгууллага байдаг. За эрх сэргээх бол харин шүүх эрх мэдлэр эзлэн шийдэгдэх тодорхой тохиолдол бүхэн дээр хүн болгон дээр яригддаг тусдаа асуудал байдаг. Харин засгийн газрын төвшөнд бол сая хэлээд байгаа энэ бүлгүүдийн эрхийг хэрхэн яаж хангах юм бэ гэдэг тэр дандаа дүн шинжилгээ хийж явж явах ёстой үүрэгтэй ийм байгууллага маа.